Улсын их хурлын дэд дарга санж мята өнөөдөр бүгд найрамдах социалист Вьетнам улсын гадаад иргэн дэд сайд Ли Хав Чунгийг хүлээн авч уулзлаа. Монгол Вьетнамын хооронд дээд өндөр түвшний харилцан айлчлал яриа хэлцээ тогтмолжож байгаад сэтгэл хангалуун байгааг уулзалтын эхэнд улсын их хурлын дэд дарга онцлоод хоёр орны хууль тогтоох дэд байгууллага хоорондын харилцаа холбоо бэхжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын их хурал бүгд найрамдах социалист Вьетнам улсын үндэсний ассамблеийн хүүхэд залуус соёл боловсролын хорооны дэд дарга тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж байгааг улсын их хурлын дэд дарга санж мэт мөн дуулгасан. Мөн хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжих, харилцааг өргөжүүлэх, гишүүдийг харилцан айлчлуулж, туршлага солилцох, тамгын газар хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа мөн тэмдэглэсэн. Ноён Ли Хуачун хоёр орны харилцаа хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлээд дэлхийн улс орнууд маш хурдтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Вьетнам, Монгол хоёр улс тал бүрийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тодорхой чиглэлээр туршлага солилцох бололцоо байгааг мөн тэмдэглэсэн юм. Монгол улс бүгд найрамдах социалист Вьетнам улсын засгийн газар хоорондын комиссийн 16 дугаар хуралдаан Улаанбаатар хотод амжилттай болж хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх 2020 онд худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлж боловсруулсан махан бүтээгдэхүүн тус харилцан нийлүүлэх зэрэг олон чухал шийдвэр гаргасан. Шийдвэрийг бодит ажил хэрэг болгохтой холбогдуулаад хоёр талаас харилцан нийлүүлэх гүн хөлдөөсөн махан бүтээгдэхүүний хүнсний эрүүл ахуйн гэрчлэгийг эцэслэн тохирох яриа хэлцээг эхлүүлэх, эрсдлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг ойрын хугацаанд харилцан солилцож хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар мөн талууд харилцан ярилцлаа.